Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Жарны түүх жаргал хураалжуухайлан жаахан шаргын аялгууг тэгэлзүүлс хийгээд очруулна. Жавар салхины үзүүрийг анхны төл амьрлуулна. Жалгын цасыг сөхөж яргын зүудэн дэлцэн. Гартаа манан хөөргийг голомт тойруулан зүрүүлээд гарч байгаа шин өнгө төрхийг хэлэлцэн үү. Гадаа гэртгүй гой дээлтэй хүүхдүүд тоглоод ганцхан Монгол орны тэнгэр хангаа уярна. Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлий. Тэрүүн сарын шиний нэгний инх мэндийг хүсье. Эрхэм үзэгчдээ бид Бахануул аймгийн Шарын гол сумд хүрэлцэн ирээд байна. Бидний Монгол бахархал нэвтрүүлэг эрхэм малчин, эрхэм гавьяат, эрхэм дэлхийн оюуны өмчийн академийн доктор, профессор Төлөөгөн гэдэг эрхэм хүн дээр хүрэлцэн ирж байна. Монгол бахархал нэвтрүүлгийн энэхүү дугаарыг таалан үзэж саярхна уу. За ингээд Монгол бахархал нэвтрүүлэг эрхэм зочнуудаа хүрэлцэн ирлээ. Тэгэхээр өнөөдөр бол бид нар маш сайхан өдөр ирсэн байгаа. Одоо балжин ям, дашин ямтай өдөр. Тэгээ энэ өдөрт бол бидэнд маш их сайхан баяр ёслол таарч байгаа юм байна. Яагад гэвэл дэлхийн оюуны өмчийн академийн их шагналыг хүртсэн эрхэм та одоо мянгат малчин гэд энэ их агуу их алдрыг бий болгосон эрхэм хүнийдээ хүрэлцэн ирж байгаа да маш их баяртай байна. За ингээд та сайхан өвлөж байна уу? Сайхан өвлөж байна. Монголын ард түмэн бүгдээрээ сайхан өнтөө сайхан өвлөж байгаа үдээ. Бүгдэнд энэ өдрийн мэндийг дамжуулаа Монголын бүх ард түмэн нутаг усынхандаа. Тэгэхээр Шарын гол сумын одоо засаг захиргаа ах дүүс нь тийм ээ Төлөөгөөний ах дүүс ингээ хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бидний хамгийн баярт мэдээ юу гэхээр энэ таны энэ сайхан одоо гавьяа шагнал хүртсэнд би бас их бэлэгшээж байна. Одоо яг нэг хайны жилгээ болчихараа тэгээд өөрийн чадвар тэнхэгээрээ хэдэн малтай гэхдээ улс нийгэмдээ бас нэг зөх хэмжээний хөв нэмрийг оруулж ил байгаа гэж бодож байгаа хан. Тэгэхээр энэ гавьяа шагналынхаа ер нь одоо Баян Үлгийн аймгаас хэдэн онд хүрэлцэн ирв, бага насандаа ирв, хэдэн насандаа ирв тийм ээ. Энэ талаараа та товчхон. Би 1969 оны 3 сарын 24-нд анх энэ маахыг бараадаад амьдрах санаатай тэр үед одоо энэ Шарын голын уурхай болоод энэ оюун толгой шиг бахан толгой шиг зураач яасан юм байсан. Одоо өнөөдөр ирж нэг ажил гараад ах ийсэнгөө тэр ах маань одоо чи мэрэгжилтэй улс нийгэмдээ хүн өшгөдлмөр зарцуулах хэрэгтэй, явах хэрэгтэй гэж надыг баг гэрээс хөөх шахам явуулж яасан юм да. Тэгээд би чи ах баа хүнтэй адилхан чихтэйхэн сайхан болсон ирэхгүй нэг ахын нормын өмч самцыг өмчөөд би Шарын голд энэ ахын одоо бараад чи ингэж ирж. Уурхайд ах маань ирээд уурхайд ямар техрийг эзэмчмээр байна. Ямар байна гэж сонирхуулаад надыг авч явсан юм. Тэгээд би яваад уурхайд анх хөдөөнөөс ирсэн малчин айлын залуу юу мэдхүү. Ингээд сонирхоод явж яасан чинь том техник гэсэн чихтэйхэн миний нүдэнд тусаад тэгээд богоон одоо уурхай шороо зөөжөөгөө богоонуудыг хараад би гайхаадгүй энэ том техникийг амар том хүн эзэмшдэг юм болов одоо мэдхгүй юм чи яах вэ? Ингээд явж яасан чинь аха
ах маань асууж байна надад. За яв таалагдав гэсэн. За би энэ бороо зогдөг энэ техникэл эзэмж байна. Үгүй энийг хүн ямар хүн байдаг юм бол би жижигтэй юм чинь шатах юм болов уу гэж сонирхоод ингээд гарсан. Гү маань над шиг хариугаа залуучууд буугаад яхад гөө энэ болдго юм байна гэдэг. Ингээд нөгөө тгийг ах би энэ л орё гэлээ. Тэгсэн чинь ах заа гэд 11 сарын 1-нд хөрс нэгдэх гэжсэн чи боловоос юм. Өндөө чин бүртгүүлэх гэсэн чи надыг авдаггүй. 4-р ангийн боловсролтал гэн уурхай шин ирсэн л юм гэнэ. Тэгэхээр миний одоо за урам хугараад яадаг вүлээ гэж ясан чинь ах маань уурхайн эренгийн инженер дагуулад орлоо. За. Ах маань одоо миний дүү одоо төрсөн дүн маань яг надыг бараадад ирсэн энийг нэг энэ хөрсөнд ороод богонд орох гэдэг ах юм. Энийг оруулдаг арга байна уу инженер гэсэн чинь өө тэглгүй яг уу. Үгүй чи богоноор яах нь жолооч бол Белазийн гойго би энэ богоно л барин. Энэ ер нь бүтээлтэй юм гэж тэгж байна. Тэгэхээр нэрээсэл дээр болдсон гүшний дарга Чадраавалга сургууль курсын захирал хоёр чод уцтаад манад хэрэгтэй хүн энэ төлөвөг чод бүрт гэж авгасан чинь нэг хоёр яг инженер хэлж байгаа юм чинь. Гэхдээ миний баярлсан гэж чигтэй их нь одоогүй энэ хүний ашиг авла тусыг би яаж хариулна даа. Ямар ч чигээс нь үзэндээ гэл гараас явсан гараалаа өрөөнөөс гараад ингээд яваад мачууд очиад бүртгүүлээ тэгээд 5 сар курсын суугаад 1 сар дадлаг хийгээд энэ болох юм нэг манай газагардын үг байдаг л да. Ажил бүтэмжтэй хүний найз нь урдаас гарна гэж. Тэгсэн чинь над нутгийн Увсын аймгийн одоо энэ Мандагийн Батгүйг гэж юм надад залуу дадлаг хийлгэсэн. Оо би ч гэдэг баг машинчин зэрэгтэй нөгөө хүний надад зааж өгсөн юм болж чихтэй хүн ингээ шалгалтанд орлоо. Тэгсэн чи би ер нь ямар ч гэсэн заасан юм бүгдийг мэдж байгаа. Тэгээд л яг үсэн чинь шалгалтанд ороод гисэн чинь эхнээд элцэлтийн шалгалтанд ороод би унтсан байхгүй юу? Үгүй 4-р ангиас надаас усан дагна 7 10 темс төгсөн залуучууд юм чинь би 4-р ангийн боловсролтой яах юм? Тэгсэн чинь инженер очиод оруулаад оруулсан. Тэгээ инженерийн талын хүн гэж бас ихнэр аваад ингээд явж байсан. Тэгээд 6 сар болоод шалгалт аваад гисэн чинь үгүй над шиг шалгалт өгдөг хүн байдгүй юм байна шүү. Тэгсэн чинь инженер мөн бас ширээд. Залуучууд 4 залуу унтж байгаа юм. Тэгээ та нар энэ тэрэг анх ямар байлаа хийж бүтээ гэсэн зоригтой хүн ийм л байдаг. Сад гэж базар сад гэдэг юм надад хэцгийн дарга. Базар сад та төлөвөний дэмжээ. Төлөвөө ямар тэргэнд очих юм гэж ганц шин тэрхтэй 391 гэж. Тэр дэрэн дээр очих гэж явыг даварсан. Тэгэхээр та мянгат малчныхаа одоо гавьяа шагналыг хэдэн онд авсан бэ? Мянгат малчны шагналыг би одоо 4-5 жил 6 жил болж байна. Яг мянгатаас тэгээд би уурхайд энийг дуусгахад энийг хийчихээд уурхайд хүнд ер нь зориг гэж байх ёстой. Зориггүй хүнд санаачлаг байх ёстой. Кидэми зороод байхад бүтэх бүтэл юу болох вэ тэрийг санаачлж чадахгүй хүн чинь. Ингэсний оронд би яг яамны 5 удаагийн хэлдвэрийн 5 7 удаагийн аваргын болзыг хийж уурхайд ингэж яваад өндөр дамжилт гаргаад Орос ахнаар надыг миллион ирж яана гэдэг байсан шүү дээ. Тэгэл их том ингэж явдаг байлаа. Тэгээд мэрэгжлийн шалгалт хүрвт гараад тэснэ за одоо улс нийгэмд одоо хүндүүлд ингэж ажиллах юм бол одоо мал аж ахуйг үзнэ гэдэг би юм хөгшин байсан. Хантайгаа ингэ зөөвлөд мал дээр гараад малыг одоо нэгээр ихэлсэн би. Хүнтэй адилхан 500-аар аав ээжийн өвцсөн би ер нь аавда өнс үзөөгөө хүн. 6 сартай байгаад эцэг маань ас барсан. Энэ мөн хэдэн ах нарын ээжийн маань буйнд зөв хүмүцэлтэй, зөв зоригтой явсны хувьд өдий зэрэгтэй төр зацгийн хэдийн шагналыг хөртлөө гадаадад явлаа. Сайхан байна. Одоо шарын голд би бол одоо тэр дарк сарк гэх юм баггүй би бүгдийг загна штэ. За. Тэгэхээр альва хүн алдар гавьяа нэр төрийг хөдөлмөрөөрөө олдог тийм ээ. Хүний хүмүүжлэх зээл бол ерөөсө хөдөлмөр. Хөдөлмөрийг зөв хөдөлмөрлөөд зорилгондоо хүрсэн хүн бүх юмд хүрнэ. Зөв хүмүүжлэлтэй байна. Улс нийгэмдээ ч гэсэн ах дүүтэй ч гэсэн орсон сууж байгаа орон нутгийн хүмүүстэй ч гэсэн аш тустай байдаг. Гэж би миний бодол ийм байдаг. Зөв тэгэл байх уу. Бид Монгол бахархал нэвтрүүлгийн утга учир ахмадаасаа сургаалыг
бий болж зөвлөгөөг сонсож тийм ээ залуу үеийг хүмүүжиж залуу үеийг тэднэрээ бахархаж явах ёстой. Тэгэхээр бидний Монгол бахархал нэвтрүүлгийн мөн эрхэм зочин одоо Шарын гол сумын засаг дарга бас бидэнтэй хамт нэвтрүүлэгт байж байна. Тамгын газрын дарга маань бас нийгэм иргэдийн хурлын дарга гэдэг ингээд олон хүмүүстээр зэрэг ирсэн яг та бүхнийг ингээд зэрэг байгаад бол би маш их баяртай байна. Тийм учраас одоо танаас иргэдтэйгээ их дотн ойр ажилдаг мэдээж Монгол бахархал нэвтрүүлэг энэ нэвтрүүлгийг хийхийн тулд та бүхнийг эрен сурвалжилсан байгаа. Ямар ажил хөдөлмөрийг бий болгож байна, ер нь иргэдтэйгээ яаж ажиллаж байна гэдэг талаар нь маш их би судалсан. Тэгэхээр энэ далиманд одоо иргэдийнхаа тухай, өөрсдийнхөө 14 оны ололт амжилтын тухай бас ярих уу. Ингээд хамт оролцож байгаадаас талархалтай байна. Бид бол 2013-аас 2016 онд засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө иргэдээс санал авсан мөн аж ахуйн нэгж байгууллагуудаас мөн иргэдийн хурлын чуулганаараа хэлцүүлэн батлагдсан юм хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. 2013-14 онуудад бол манай сумын хувьд их бүтээн байгуулалтын он жил байсан. Сүүлийн 20-30-аад жилд хийгдээгүй юм бүтээн байгуулалтын ажлуудыг бид нэр өрнүүлсэн. Энэ маань иргэдийн оролцоо, иргэдийн санаачлага, мөн төрийн болон төсвийн аж ахуй байгууллагууд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоо маш их байсан гэдгийг бас цохон тэмдэглэхэд таатай байна. Тэгээд 14 онд манай сумын хэмжээнд сумын засаг захиргааны нэгж анхны нэгж байгуулагдсны 50 жилийн улсын чанартай хот болсны 35 жилийн мөн сум гэж нэрлэгдсэний 20 жилийн ойг бид нар тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ ойн хүрээнд бол бид нар 35 бүтээлч ажлыг хийж гүйцэтгэхээр ингэж төлөвлөж ажилласан. Энэ төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадсан. Тэгээд иргэдийн оролцоо, аж ахуй нэгжүүдийн оролцоог хангах үүднээс иргэдээ аж ахуй нэгжүүдээ уриалан дуудсан. Ингэснээр шарын голчууд бүтээн байгуулалтын төлөө бол хамтарч нэгдэж ажиллаж чаддгийм байна гэдгийг бид харсан. Бид нэр тэгээд бас мөн бүтээн байгуулалт гэхээсээ илүү иргэд рүүгээ хандсан олон ажлуудыг хийж гүйцээсэн. Энэ нь юу вэ гэхээр иргэдээ мөн насны залууд тодорхой амжилт бүтээлтэй ажиллаж байсан ахмадуудаа алдаршуулах, мөн одоо идэвхтэй сайн ажиллаж байгаа залуучууд бас заламж үе ингээд алдаршуулах зорилгоор бол олон ажлуудыг хийж гүйцээсэн. Мөн олон ажлуудыг бас шарын голын иргэдийнхээ хамтын хүчээр бүтээж чадсандаа бас баяртай байдаг. Ингээд үүний нэгэн жишээ төлөөгөө маань өнөөдөр маш том шагнал авсан тийм ээ. Өнөөдөр ерөнхий сайдын нэрэмжид мөн дэлхийн оюуны өмчийн академийн гавьяат цол гэдэг эргэм зэрэг мөн энэ гавьяат цолыг дагалдаад доктор профессорын ромб диплом бас дагалдаж ирж байгаа. Мөн энэгээр манай малчид маань дэлхийн улс орнуудад өөрсдийн туршлага мөн нүүдлийн мал аж ахуйн соёл ахуйг бас сурталчлах юм эрхэм нээлттэй болж байгаа. Мөн цаашлаад олон улсын байгууллага, дэлхийн байгууллагуудаас бас төсөлд хамар гэж тэтгэлэг авах юм бололцоо нэгдэж байгаа. Энэгээр бид нэр зөвхөн ганц малчтаа алдаршуулах төдийгүй дэлхийн хэмжээний арга хэмжээнүүд оролцох эрхэм нэгдэж байна. Тэр боломжийг бид бүрдүүлж байгаа бас баяртай байгаа. Тэглүү яхаа маш том боломж бий болж байна тийм ээ. Тэгэхээр төлөөгөөнгөө мэдээж уурхаад тэгвэл шал өөр ажиллаар хүрэлцэн ирээ тийм ээ. Одоо энэ шарын гол сум тэгээ малчин болоод. Тэгэхээр яг эдгэр сайхан насныхаа тухай дурсахгүй нэгэн сайхан дурсамжийг дурсаач та.
За би бол одоо яриад юундаа энэ хамгийн дурсамжийг хэлхийг энийг далмдыг ашиглаад одоо Монголын анхны ерөнхий элэг шошир байдгүй таны хүргэсэн тус ас таны өгсөн найдварыг би ажил хөдөлмөрөөр биелүүлсэн таны гурт наслж удаан жаргал зуугур зугаатай таяг тулаараа гэж энэ хүнд меншилгээ би юуны юм би дамжуулмаар байна. Би энэ ашиг авъяг би ажил хөдөлмөрийн үзүүлэлтээр хариулсан шүү гэж хэлж нэг хэлмээр байгаа юм. Тэгээ одоо би бол одоо хамгийн дурсамжтай яг ахынтай бол дурсамжтай юм тэрийн ордонд 1-2 удаа орлоо. Хүн болон орохгүй. Яа энэ бол бас төр засаг миний хөдөлмөрийг үнж ягагийн чинь энэ ах бие тэрийг нэг өдөр хөдөлмөрийн улаан тугнууд оруулж шагналаа. Энэ бол бас л том түүхэнд дурсгалтай сан хүчтэй зүйл тийм ээ. Тэглэв яг уу. Тийм л байна. Тэгэхээр одоо ам бүл бол маш олоолаа болсон байна шүү дээ. Би ер нь баян хүн гэдгийг манай шарын голд яг энэ нэр. Тэгтээ ер нь би 6 банд 3 охинтой. Тэгтээс нь тэгэхээр би баян хүнд ордог өртөөгийн жаргалтай гэж Монгол ардын үг байдаг. Тэглэв яг уу. Тэгэхээр би одоо баян хүнд бас явдаг юм. Тэгэхэд яг араб явла орцсон одоо ерөөсөө би 98-д явхад бол ер нь химиг өдсөн одоо хойтнаас нь яадаг юм гэдэг л асуудал байгаа. Өөр надад нэг бодож сайдаг зүйл байдаг. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчтэй орлоо одоо даргаасаа асуухад иргэдтэйгээ хамгийн их ойр байдаг байж. Мэт ер нь өнөөдөр ингээд оюуны өмчин тиймээс ингээд малчин иргэдэг алдаршуулж байгаад бол түлэх баяртай байгаа. Ягаад гэвэл Монгол хүн чинь угаасаа өөрөө их өвгдээцээс ихлээр бүгдээрээ л малчин нүүдэлчин удамтай ийм ард иргэд байдаг. Тэр агуулгаараа бас малчин хүмүүсийг сонгоо авчин гэж алдаршуулж байгаад бас баяртай байна. Тэгээд манай Шарангол сумын иргэдийн төлөөлөгчтэй хорлоод одоо нийт иргэдтэйгээ хамгийн их ойр дотн байхыг хичээж ирмэлзэж ажиллаж байгаа. За тэрний нэг илэрлэл нь бол одоо бид иргэдээс асуу, иргэдээрээ шийдвэрлэх гэсэн уриатаагаар ингээд үйл ажиллагаагаа явуулаад орон нутгтай холбоотой, бүтээн байгуулалттай холбоотой бүхэл асуудлыг бас иргэдээсээ санал аваад ингээд шийдээд ингээд явж байгаа. Тэр агуулгаараа бид бас иргэдтэй их ойрхон ажилладаг гэж ингэж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн баярын нэвтрүүлгийг хийж байгаа. Яагаад гэвэл эрхэм зочин маань маш их баяр баясгалантай их одоо алдар цолыг хүртэж байгаа. Энэ сайхан өдрийг сонгосонд энэ сайхан өдөр хүрэлцэн ирсэндээ эрхэм үзэгчдийнхаа өмнөөс би дахин баяр хүргье. Тийм ээ. Тэгэхээр эрхэм үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр би энэ удаа бол энэ ширээний гоёл чимэглэл энэ сайхан амтлаг эдээг би одоо сэтгэлдээ бас нэр өгөх гээд байна л да төлөвөнгөө. Юу гэхээр одоо гайхамшигт Дастархан гэмээр юм уу да. Энэ дастархан гэдэг үгний учир утга юундаа ер нь энэ ширээг энэ чимэглэл энэ ширээний одоо сайхан баян агуулгыг ярьж өгөөч та. За энэ Пайгамбарын сүндэт дээр байгаа. Гаднаас хүний ирэхэд манайг нь заавал мал гаргаж өгөх ёстой. Тэр малын толгойг тэр хүндтэй зочин өрөөл айтгаж унших ёстой. За өрөөл гэдэг чинь яг хөө мэддэг хүн байна. Гэхдээ тэр сайн хэмэл хөсөж ярихаас бас нэг үг ярьсан, мянга үг ярьсан ялгаа байхгүй адилхан. Тийм учраас одоо энэ дастарханыг одоо гаргасан та нар ирнэ гэхээр би өнөөдөр мал гаргасан. Ирээ та нар дохтой тугтаа сууж чадахгүй. Урьдчилаад би бэлтгээд ирэх сорог гарна ингээд бэлтгэл хийсэн. Ирнэ манай Пайгамбарын сүндэттээр гаднаас ирсэн хүнийг дээд хэмжээгээр ухтаж хүлээж ав. Тэр хэр хэмжээгээр хүлээж авснараа тэр айлд буян үлдэнэ. Үлдэнэ. Ийм л агуулгатай товчхон хэлчихэд. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шүн өлөн санах нууц байдаг. Тэгэхээр халах ёсонд бол нөгөө идэ будааг тавгилдаг тийм ээ. Тэгэхээр энэ их бэлэг дэмбэрл
одоо энэ ширээ дүрэн өрхөөр энэний утга учирын талаар та ер нь ярих. Гэхдээ яг бид хүний гэр зэрэг дээд зэрэгээр тэр хүний угтаж элвэг дэлвэг хүлээж авснараа тэр айлын буян гişиг нь аривж идэг хүний гэр зэрэг хүндэтгэж байгаа гэх нэг асуудлыг агуулгдсан зүйл. Хоёр ярьжсэн шүү дээ. Казак одоо үндэстнүүд бол газар сууж агаад энийг газар тавиад тийм ээ. Одоо бол мэдээж одоо цаг үеэ дагаад ширээн дээр тавьж шүү дээ. Тэгээд яг энэ талаараа хоёулаас сайхан бас Казак хүнсний доо газар зуугаад хоололдог шалтгаан бол ерөөсө пайгамбарын цөндөд гэж биелүүлэх ёстой горимнууд ингэж байсан. Тэгэхдээ би заавал өөрсдийн ёс заншлыг дагаад гээд газар туусад одоо сууж чадахгүй төв соёл газараас соёлтой хөгжилтэй нийгмээ дагаад энийг шин одоо арай газар суснаас арай дээхэн болгож ингэж ашиглах шалтгаан юм байна. Бид бас нийгмээ даахад эрүүл мэндэд одоо тэр хүний хөлн жижигсэн авч идэг хоолны гарнаас гэсэн энэ бол хүний эрүүл мэндийн байгамбарын сүннэтийг хийж байгаа жаа. Ер нь цаашлаад хийхэд манайхан заавал нэг ах нарыг дагаад ийм суухгүй газар суужаавал бид нэг өвдөж байна уус өвдөж байна гэний өвчнөөс баг хэмжээгээр багасгах. Жишээлбэл эмэгтэй хүнээс эрэгтэй хүний хөл нь илүү өвдөж байгаа. Тийм ээ? Энэ одоо жишээ татахад эрэгтэй хүн бие засаг дагна босоогаараа бие засчаад. Эмэгтэй хүн 3 ба 4 ба хэд удаасаас нь сууж байгаа учраас эмэгтэйчүүдийн хөлний өвдөлт арай бага. Энэ бол биеийн темир. Дасгал. Тийм учраас бид нарын нөгөө ёс заншлаа дагаад газар сууж яадаг нь эндэл байна. Тэгэхээр яг ясан тэстэн омог аймагуд бүгд ийм өөрийн гэсэн ёс заншилтай байдаг шүү дээ, тийм ээ. Гэхдээ энэ ер нь одоо хүүхдүүдэд бол маш их зүйлийг зааж сургаж зөвлөгөө өгч бүр багаас нь эхэлж байна уу? Энэ багасаа. Энэ бол эхлээд кэлэнд ороход монголоор бол одоо аав ээж гэж хэлдэг тийм ээ. Манайх бол аллаа гэж тэр хүн кэлэнд орох ёстой. Хүн болно гэсэн хүүхдээсээ мор болгосон унгасаа гэдэг чинь үг эндээс байхгүй. Хуучны үг гэдэг чинь манайг нь хуучны үгийг одоо хэрэглэхгүй байна. Үг сонц өөр хэрэг. Нэг үгийн утга агуулгыг ойлгон тайварлаж амьдралд хэрэгжүүлэх үүндээ хэрэг гэж би боддог юм. Ер нь таны одоо бодлоор бол энэ залуучууд үгэнд их орж ийн үү? Нөгөө хуучны бидний үед бол нөгөө ээж аавын хэлэх одоо ингээд тавгийн эдэнээс ингээ авах гэд тас цохоо ичдэг. Хүн ороод ирэхэд ингээд өөрөөгөө ордог ийм ёс заншил. Ер нь танд одоо үеийн залуучууд ер нь ямар харагдаж байна? Их зөвлөгөөг их авч байна уу? Одоогийн залуучууд яг ер нь энийг бол ганцаа би дүгнж байгаа дүгнэ шүү дээ. Бид бас хэдэн хөгшөд суугаад юм ярьдаг л да. Тэгэхээр олон юмнаас хараад байхад ер нь залуучуудын хүмүүжил бол байхгүй болсон. Одоо нэгнийгөө хэлэхэд гусгалд намыг измиг муулдах нь их бий. Магтдах нь баз бий бодонд одоо. Тэн дээр хэм магтж байна. Хөгшөд магтж байгаа. Хоёлаа хүүхд дээр л ярил л да. Нам гэлгүүгээр. Тэгэхээр энэ залуучууд түрүүн таныг ингээд зөвлөгөө өгөөд ярихад бол нөгөө урдны хүүхдүүд шиг хүлээж авахгүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүлээж авуулахын тулд хоёлаа одоо та бүхэн ямар их зөвлөмжийг өгөхийг хүсдэг вэ? Энийг өснөө чинь одоо яг хүүхд хүлээж авна гэж хэсэг асуудал болсон. Нийгэмээ дагсан. Орчноо дагсан. 91 100-аас 30% авчаана уу гэхээс биш 100% дээр ийм шиг социализм ийм шиг эцэг ах дүү замд явж байгаа хүн хүмүүжил өгөхөд хүлээж авдаг хүн одоо бол цөөхөн болсон. Та өөрийгөө янзлж яв гэж хэлэхэд л тэгээд би дуурч чадахгүй шүү дээ. Би өөрийн сайхан яваа сайхан хүн шиг явж байгаа хүн хүмүүжүүлнэ үстэй. Үлгэр жишээ бол үлгэр жишээ болж байна. Тэгэхээр таны тэр хүүхд тийм байна би тэг сонссон та хүүхдээ хүмүүжүүлэх урдаас агнчихвал яах юм? Тийм учраас би амаа тагладаг болсон шүү дээ. Дууга явдаг болсон. Энэ бол буруу. Загнуулж яасан ч бид хүмүүжил хэлж л байх ёстой хэлэх юм. За Монгол бахархлын нэвтрүүлгийн яг эрхэм чанар эндэл оршдгийн. Ягаад гэвэл бид залуучуудаа ихийг сургаж, ихийг зөвлөж, их зүйлийг үлдээхийн төлөө энэ танин мэдхүйн нэвтрүүлгийн утга учир эндэл оршдгийн эрхэм үзэгчтэй. Тэгэхээр аймгийн одоо 5
хамгийн газраас бол залуучуудтайгаа яаж одоо хамтарч ажилладаг уу? Залуу хүн байна энэ талаас нь. Юуны өмнө бас энэ шинэ оны усхан дээр цагаан сарыг өгтөж бас дэлхийн оюуны өмчийн академийн шагнал болох одоо Гавьяат малчин цол тэмдгээр манай Шарын гол сумын Санжин дуугийн 3 иргэн тодорсон явдалд бас баяртай байна. Монгол улсын 21 аймаг одоо 300 гаруй сумдаас бас манай Шарын гол сумыг сонгож ирж энэ эрхэм хүндтэй Монгол бархал нэвтрүүлгийг хийж байгаа явдалдаас хувьсаа бас талархалтай байна. Танай телевизийн хамт олондоос ажлын амжилт хүсье. Тэгэхээр манай Шарын гол сум бол 8000 гаруй хүн амтай уул уурхай дэд үдс зам харилцаа хөгжсөн нэр нэг томоохон сум. Залуучуудыг яг дэмжих чиглэлээр гэвэл өнгөрсөн 2014 онд бол одоо манай засаг дарга ярилаа. Манай Шарын гол сум бол одоо иргэн төвдөө төрийн үйлчлэгээ хэрэглэнэ гэсэн зорилт тавьж ажилласан. Энэ зорилтыг хүрээнд одоо маш олон ажлууд амжууллаа. Тэрийг бас манай засаг дарга түрүүн тодорхойлон ярьлаа. Энэ жил манай одоо төвийн бүсийн тулгуур төв болох Дархан уул аймаг одоо завгар хот болж хөгжиж байгаа. Дархан уул аймагаас маань 2015 оныг төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж одоо залуучуудын оролцоог хангаж ажилланаа гэж зарласан байгаа. Мөн одоо бид нэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 9-р хуралдаанаараа Шарын гол сумд 2015 оныг төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж хариуцлагатай ууруулахаа хөгжүүлж аялал жуулчлалт дэмжих чиглэл болгон зарласан байгаа. Тэгэхээр манай Дархан уул аймагаас залуучуудын аймаг гэж ярьдаг. Мөн манай Шарын гол сум ч гэсэн бас залуучуудын сум гэж яригддаг. Манад бол одоо залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүс байгууллагууд, залуучууд ер нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон залуучууд байгаа. Ер нь аймагасаач тэр сумаасаач тэр бодлогын хувьд бол одоо залуучуудыг юм дэмжийе. Энэ төр засгийн бодлого, аймаг орон нутгийн одоо бодлогын түвшинд бас тэдний оролцоог хангая. Энийгээ бол одоо бүр жилийнхээ бүр зорилт олгож гаргаж тавьсан байгаа. Бид ч бас үүнийхээ хүрээнд бас 2015 онд Шарын гол сумд бас залуучуудыг дэмжих, тэднийг бас үг тий дуу хоолойгийн сонсох чиглэлээр бас хилцүүлэг зохион байгуулж гарсан саналынхан дагуу одоо мөрөөр нь бас Шарын гол сумд тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна. Мөн одоо сая 7 хоногийн өмнө бас Шарын голын манай биеийн төмөр спортын хорооны эрхлэгч залуу манай хүүхдийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэн миний бид гурав бас Шарын гол сумд бас нэг сайн үйлсийн аян бас зохион байгуулад явж байна. Гэх мэтчлэн одоо ингээд үе шаттай бас залуучуудаа дэмжих чиглэлээр бас сум орон нутгийн удирдлагуудын зүгээс бас тууштай хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байгаамаа. Түүхийг аливаа нэгэн түүхийг улс, аливаа нэгэн түүхийг иргэд, аливаа нэгэн түүхийг ард иргэд, ард түмэн бий болгодог. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн одоо эрхэм зочноор олон зочин хүрэлцэн ирсэн байгаа. Гэхдээ бид бол багийн даргаас болон одоо юг малын одоо эрүүл мэнд талаас нь ямар юу албан тушаалыг хийлдэг юм бэ? Малын үржлийн засаг гэдэг малчтайгаа хамгийн ойрхон ажилладаг. Багийн засаг малын үржлийн засаг гэдэг ажлын албаныхан байдаг. Энэ хүмүүс маань бол малчтайгаа өдөөгийн өрхөдтэй бол хамгийн ойрхон ажилладаг улстай. Одоо яг малчтынхаа өнөөдөр юу хэрэгтэй байна, юу тулгамдж байна, зовлон жаргал бүх юмыг мэдэрч идэг улсууд маань энэ багийн дарга мал эмнэлэг үржлийн тасгийнхан маань байна. За ингээд мал эмнэлэг үржлийн тасгийн дарга гэсэн юу байдаг, албан тушаал байдаг тийм ээ. Тэгэхээр иргэдтэйгээ одоо малчтайгаа их ойр байх нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор энэ орон нутагт малын халдварт өвчин их гардаг штеп. Энэ талыг яаж сэргийлдэг? За манай сумын хувьд бол одоо жилийн одоо 2 улирал хавар намрын тарилга туулгалтыг бол одоо мал эмнэлэг үржлийнхаа нэгжтэй хамтран бол засаг даргын хамгийн газартайгаа хамтран багуудтай ингээ хамтраад бол ард иргэд малчтайгаа хамтраад бол маш өргөн хэмжээний ажил болгож зохион байгуулж ажил хийдэг. Энэ ажлыг хийснээр бол ер нь малын эрүүл мэнд сайжирч ер нь малын өвчлөлт бол багасж гэнэ гэж үзэж байгаа. Тэгээ манай Шарын гол сум бол ер нь газар нутгийн хувьд бол багтаа. Тэгээд бол мал бол сүүлийн одоо энэ зах зээл ихэлснээс хойш малын тоо толгой өсөж байгаа. Тэгээ малчид маань ч бас одоо бас өсөж байна. Мал улсаа сонирхолтой улсууд бас өсөж байна. Тэгээд тэрийгээ дагаад бол мал эмнэлгийн үйлчлэгийг бол төрөөс одоо энэ засаг захиргаагаас бол сайн их харж үзэж бол сайн хийж байгаа гэж бодож байна.
Тэгэхээр багийн дарга бол иргэдтэйгээ малчтайгаа хамгийн ойр. Би энийг яагаад мэдсэн гэхээр бид Монгол бахархал нэвтрүүлгээ хийх гээд багийн даргатайгаа холбогдоход ерөөсө шүн бид хоёр их холбогддог байсан тийм ээ. Яагаад гэвэл нөгөө ажил нь дуусаагүй. Тэгэхээр энэ талаар За мэдээж баг гэдэг бол засаг захиргааны анхан шатны нэгж. Тэгээ багийн дарга багийн захиргаа мал эмнэлгийн үржлийн засаг маань малчтайгаа малчтынхаа үйлчлэлийн бэлтгэл ажлыг хангах бусад манай сумын үеийн онцгой гэж ярьлаа тийм ээ. Мал эмнэлгийн үржлийн засаг маань газар нутаг багтаа учраас Сэлэнг, Дархан улаан аймгийн 2 аймгийн 4 сумын нутагт манай багийн малчид маань, манай сумын малчид маань амьдардаг. Бид 4 жил тутамд зэрэгэлдээ энэ Сэлэнг аймаг болон Дархан улаан аймгийнхаа Хонгор сум, Баянгол, Сэлэнг аймгийнхаа Мандас сумынхаа тамгын газар иргэдийн хурал, мал үржлийн тасаг болон цагдаа онцгой байдал гээд бүх чиглэлээр хамтарч ажиллах санамж жижигт гарын хэсэг зураг жил болгон ажилладаг. Энэ маань ямар ач холбогдолтой вэ гэвэл газар нутаггүй манай малчид бол ихэнх нь одоо 147 малчин өрхтөө. Эдгээр маань 67 Баянгол сумын нутагт, 8 өрхөн Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт, 47 малчин өрх маань Хонгор сумын нутагт үржиж, зусаж хаваржиж байна. Эднийх эрх ашгийг хамгаалах малчид маань малаа өнтөө өвлжүүлэх, хадлан хичээл бэлтгэх зэрэг ажлуудад эдгээр сумдуудтайгаа хамтарч ажиллах гэрээ хийсний үндсэн дээр тэд маань үйлчлэлтийн бэлтгэлээ сайн хангах, хаваржиж намаржихдаа санаа зовлтгүй ингэж өвлжиж хаварчж байна. Тэгэхээр зэрэгэлдээ сумын хамтарч ажилладаг 3 сумынхаа удирдлага хамт олон малчдад энэ өдрийн мэндийг хүргье. Ажилд нь өндөр амжилт хүсмээр байна. тэгэлгүй яах вэ? Тэгэхээр одоо багийн даргын хувьд бол иргэд хэдэн иргэд багтд юм бэ? За манай сум 8000 гаруй хүн амтай. Манай багийн хувьд бол гэр хороол болон хөдөө хавсарсан баг. Гэр хорооллын 500 гадуурх, хөдөөний 146 өрх, нийт 711 өрхийн 2691 хүн амтай. Үүнээс 146 малчин өрх байгаа. Энэ малчин өрх маань ерөөсө 23 газар нутаг багтаа учраас сумдаа амьдарч байна. Бусдад нь бол 2 аймгийн 3 сумын нутагт үйлжиж хаварчиж байгаа. Төлөвгөөнгой дээр хүрэлцэн ирсэн учраас эрхэм зочныхоо бас үг юуг сонсож, сургаал юуг сонсож тийм ээ. Хөлийн чандад байгаа үр хүүхдэд нь мэдчилгээ авъя хэмээн одоо хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр төлөвгөөнгой хөлийн чандад одоо ямар хүүхдүүд байна да? Турк улсууд энэ телевизорын сурвалжил шанг төгсөж байгаа Гүлмадина гэж хүүхд байна. За. Одоо 4-р курсын ангиуд. Энэ хүүхд одоо эрүүлийн сайн сайхан хөгжиж сургуультай хөдөлмөртэй өндөр амжилт хүсэж цай яваад эх орондоо ихийн бүтээгдэхүүн төлөө ихийн сураараа гэж хэлмээр байна. 1-р. 2-р Казахстан суугаад хадамнууд байна. Жугай Исай гэж. Энэ хүмүүсд өөрийн төрсөн ах одоо 88 настай манай хамгийн том ах байдаг юм. Тэр хүмүүсд тэдээр өөр хүүхэд удам сүдэрүүд бүгдэнд эрүүлийн сайн сайхан бүхсэж ах чинь ийм сайхан явнаа гэдгийг хэлмээр дамжуулмаар байна. Та бүхнээр дамжуулж. За тэгэлгүй яах вэ? Монгол бахархал нэвтрүүлэг хөлийн чандад мөтгөн бас хүрэлцэн очино. Турк улсад бас хүрэлцэн очих гээд бид нэр бас бэлтгэлээ хийж байгаа. Тэгэхээр би танд нэгэн том амлалтыг өгье гэж бодлоо. Яг энэ удаа. Тэгэхээр таны эрхэм үзэсгэлэнт охин дээр нь очиж бид хоёр одоо багахан зэргийн Турк орны тухай хамтран нэвтрүүлэг хийгээд таньда бэлэг барина. Монгол бахархлын нэвтрүүлэг энэхүү амлалтыг сэтгэлийн баяраар хүргэж байгаа юм шүү. Баярлалаа. Монголоор ярих уу? Манай хэд? Тийм үү. За. Тэгвэл мэдчилгээ өгөөд хүүхдүүдтэй мэдчилгээ өгөөд та одоо ах нь нэг ард түмэндээ мэдчилгээ өгөөд мэдээж Казак ард түмэндээ, Монголын ард түмэндээ энэ цагаан сарын баярын нэвтрүүлгийг одоо сайхан мэдчилгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Оюун хөдөлмөрийн яснаас өндөр үнэлж гавьяат малчингаар доторхойж шагнал өгч байгаа та баярлалаа. Манай хамт болон Актуу хамаатан садан бүгдэндээ баяртай байна. Манай өчүүхэн хөдөлмөрийг өндөр үнэлж ийм шагналтай шагнагдж байгаа бол би маш их баяртай байгааг хэлье. Хоёрдугаар би Шарангуулын уул уурхай дээр 50 гаруй хэмжээнд ажилласан. Энэ зөвхөн 45 жилийг Шарангуулын уурхай дээр ажилласан.
Би тэгж онхон ажил явахдаа засаг дарга амра жоохон хүүхэд байсан. Их гурлын дарга бас жоохон хүүхдүүд байсан. Одоо эднээс яасан том дарга болсон. Одоо багын дарга одоо Кинго байна. Эднээс жоохон бацаанаас болсон. Одоо бүгдөө том дарга болсон. Энэ улс орны хөдөлмөрийг өндөрөж баяртай агаар би хэлмээр байна. За одоо юуны өмнө энэ манай дүүгийн одоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд та бүхэнд бүгдэнд нь эрүүл энх сайн явахыг хүсэн өрөөж байна. Та бүхэнд бүгдэнд нь баяр хүргэе. Бид нэр өнөөдөр дүүгийн өндөр шагналд хүрдээсэндээ бүгдээрээ баяртаа сууж ийн хамт олнороо. За тэгээд манай Улаанбаатарт миний хүүхдүүд байна. Дарханд байна, Шарингуулд байна, 6 байнд 2 охинтой. Хамгийн бага байнд чинь Солонгос сурж байгаа онгоцны нисгч ангаар, инженер ангаар. Тэр хүүхдтэй одоо сургуулгаас өндөр сургалтад хөдөлмөрөөс нь өндөр амжилт гаргахыг хүсээд сууж байна би өндөр амжилт. Хин гэдэг хүүхдүүд ээ? Төлөвийн Давлетбек гэдэг. Өнөөдөр энэ жилдээ 4 дахь жилдээ сурж байна. Ээжээс нь мэдчилгээ дэвшүүлье. За тэгээд одоо телевизийн хамт олон та бүхэнд их баярлалаа. Өнөөдөр баяртаа юугаа хэлхээч мэдэхгүй байна. Дааш тэмд өнөөдөр манай нөхөр төлөвгөний дунд ах нь за өнөөдөр алга байна. Казахстанд манай тэр хадам ах өнөөдөр жилийн болж байгаа. Тэрийг тэмдэглээл өнөөдөр маш сайхан монголоор болж нэмдаш нямтаа өдөр тарж байна. Казахаар хамгийн уншлагатаа сайхан жума гэдэг өдрөдөө тарж байгаа. Одоо их баярлалаа. Тэгээд манай эгч Чавчиг хүүхд Асгар тэгээд ах дүүдэс нь мэд хүргэе. Караганд Казахстаны Караганд гэдэг газар сууж байна. За. Тэгэхээр мэдээж хэрэг хилийн чандад сурч байгаа хүүхдүүдэд нь энэхүү нэвтрүүлэг хүрэлцэн очно гэдэгт итгэлтэй байна. Яг гэвэл Монгол бахархал нэвтрүүлэг хилийн чандад суугаа бүх монголчуудын холбоотойгоо их хамт байдаг. Тэгэхээр тэрхүү монголчуудтай одоо нэвтрүүлгийг хүргэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Төлөвгөө та одоо ингэ сайхан яг их хилээрээ арт түмэндээ, казак арт түмэндээ, монгол арт түмэндээ мэдчилгээ өгөх үү? Казак. Тий, казак хэлээрээ. Ассалаумағалейкем ағайындар, бірге өскен, бірге жүрген, елім жерімде өскен, тау өскен жерім Толба Байналғай аймағының Толба сомының Қоңырөлең баргатының халқы барлықтарыңызға бүгінгі сәлем жалынды сәлем жолдайым. Сіздердің келешекті бақыт өмір сүрудеріңізді тілей, бір Алладан тілеймін. Алла барлығымызға жар болсын. Занга эрхэм үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг төр өндөрлж байна. Гэлээхдээ бид Навруузын баяраар заавал хүрэлцэн ирнэ. Энийг бол би бас маш олон амлалт өгч байна, тийм ээ? Тэгэхээр арт түмэндээ эрүүл энх, аз жаргалтай одоо сар шин нэм баяр төхөж их мэндийн баяр төхөж байгаа учраас та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд эрхэм дуучнаа. Өрий. Алсы хоолын нутгаас арцны үнэртэй хангайга зорлоодоо алгхан үрээ амине адууны хабилчээрээс харуулж суугаадаа билчээрээс харуулж суугаадаа хаврынхаа шалгалтыг өгчөхөд хаан баян хайрханда очино би хүрээд ирнэгээд амине
суугаад зүудний диваачин болсон хаан баян хангай миндехөө зүрхний гүнэс юрдож салдаггүй хангай буураад аав миндехөө билчээрээс харуулж суугаа Энэ зочинд гаргасан малын ирсэн толгойж ирсэн ахалж ирсэн тэр хүн бол энэ Батаа гэж өрөөлөг унших ёстой. Тэр хүн уншихгүй гэвэл дараагийн тэр ёстой мэддэг хүнтэй өөрөө юуг авах ёстой. Зөвшөөрөл өгөх ёстой. Тийм учраас энэ ирсэн зочнуудаа иргэдийн засаг дарга юм чинь амра байх ёстой. Амра даргуудаа өөрөө өрөөлөө унших юм уу? Өшөө том настай хүнд ээлж өгөх юм уу? Энэ бол амра даргын шийдвэр. За тэгвэл шийдвэрийг сонсгон тийм ээ? Мэдээж мянган жил ёс заншлаа хадгалж ирсэн Монголын нэгэн үндэстэн бол яхаа аргагүй казак үндэстэн маань байдаг. Казакийн ёс заншил бас идэ ундаа бол гайхамшигтай гэдгийг би мэдэрдэг. Ягаад гэхээр олон жил бас казакуудтайгаа ах トゥ шиг шахуу явсан учраас ёс заншлыг бас багахан биднэ. Гэхдээ өнөөдөр бол яг энэ ерөөлийг бол хэлж төвдөхгүй байна. Ягаад гэхээр миний дээр энэ сайхан зав борлоод сууж байгаа учраас энэ ерөөл хэлхийг танд гээд та ерөөлөө хэлж энэ ёс заншлыг үзэнэ гэдгээс хүсэж байна. За ингээд төлөөгөн байгаа юм. Бисмиллахиррахманиррахим. Әуел Құдай бақ берсін, не берсе де нақ берсін. Қырда жүрген қызырды үйімізге уақ берсін. Таң мезгілі болғанда қырғауылдай қорғалап, тоты құстай жорғалап, қыдыр кесінің жаныма. Қайда барсам алдымда жарқыраған жол болсын, армандаған арманым алдымнан шығып қол берсін. Жаз келіп көңілім жай болсын, көргенім чаттық той болсын. Абзал досым көп болсын, берген батам осы болсын. Аллаху акбар. Энийг бол яг халахаар хэлвэл яг монголоор хэлвэл яг монголоор хэлдэ яг үемик чинь яг одоохондоо чирхэгчлэн удагшлаад би ер нь яг хэсгэшгсэн санаанд орснороо хэлээд өгье л дээ. Хаа явжаас ер нь яг аз тавилан миний гэрт өөр сарж яхад орох болтугай. Хаан явж яасан чи миний зам дардан сайхан тэгш болтугай. Хүссэн хүсэл минь урдаас нь ирж байгаараа. Оцсон газар маань зууны сайхан дэлгэр цагтг хийсэн найр надам шиг байгаасаа. Найз өөрийн гэсэн ариун сэтгэлтэй найз нар минь их байгаасаа. Аллах маань энэ өрөөлөг надад бий болгоосаа хүсэл минь биелүүлээсэй гэсэн юм утга агуулгатай гэж байна. Хүрээ. За инхээр цагаан сарын одоо модон хонжил тохиожтой одоо тохиолдуулан та одоо нутгийнхаа ард түмэнд нийт монголчуудаа сар шинийн мэдчилгээ өгөхгүй юу? Нийт Шарингуулынхаа ард түмэн болон Монголын нийт ард түмэнд сар шинийн мэдчилгээ дэвшүүлж
Илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сайхан байхын үлзийтэй ярилыг дэвшүүлье. За мөн ирж буй шинэ ондоо малчид маань, монголчууд маань, шарын голчууд маань дүүрэн бэлэгтэй төвшин жаргалтай байхын үлзийтэй ярилыг өөд нь өргөн дэвшүүлье. За тэгэхээр бид Монгол бахархал нэвтрүүлгээ энэ удаа маш сайхан одоо бахархал, баяр, хүний эр зориг, хүний хөдөлмөр шингэсэн энэ сайхан ард түмэн дээр хүрэлцэн ирлээ бид. Бид Монгол бахархал нэвтрүүлэг энэ удаа тэдний сэтгэлийн сайхан димиг, сэтгэлийн сайхан өгөөжийг эрхэм үзэгчдэд толиулсан гэдэг итгэлтэй байна. Хүний эр зориг хөдөөгийн сайхан хүмүүсийн хүсэл эрмэлзлийг шингэн хүсэл эрмэлзлээр бид Монгол бахархал нэвтрүүлэг эх оныхоо эрш хүчээ авчсан гэдэгтэй итгэлтэй байна. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье өрөөе.